За манай энэ тархины төгжээ мөртлөгч гэдэг нэвтрүүлэг 27 дугаар телевизээр явдаг. Та үзчихсэн гэж магадгүй тийм. Тэгээд бид бол энэгээр юу үзүүлэх гэдэг хэрнийг хүний дотоод хүн чанар уу дотоод хүний нийлүү харуулах гэсэн тийм. Одоо зарим хүмүүстэй ч ингэж ярилцахаар доторх нь алгалцсан байна шүү. За Америк харахад үнэлэх нь Монгол улсын иргэн. Тэгэхээр нэг юм ярихдаа Америкт тийм байдаг байхгүй. Англид тийм байхгүй. Төгөлдөр чи ядаж Америкт очиад үзчих. Тийм хүмүүс ялангуяа одоо их залуучлаа л да. Одоо нэг ээж аав нар мөнгөтэй болцсон тий. Тийм гадаадад амьдраад олон жил болчоод ирж байгаа хүмүүс энэ Монгол хувцс Монгол төрхөө жоохон мартцсан. Бүр Европт идэгдээд ороод ирж байна л да. Ийм зүйлүүдийг та ер нь хувь иргэнийхээ хувьд би таныг Монгол хувцс хүмүүс учраас асууж байна л да. Ийм л дээ. Бид нар Монгол улсууд. Монгол хүн Монгол улс Чингис хаан гэж ярихад бол манайхан жижиг дэлддэг. Яг юунаас эхлэх үг юм гэдэггүй. Тийм ээ. Үгүйс бидний Монгол хүний чинь хувцас нь ямар байсан юм. Зан жайг нь ямар байсан юм. Ахуй амьдрал нь ямар байсан юм. Түүхий мэд хэрэгтэй. А түүхий мэдгүй гэдэг нь ой төрсөн сармагч лугай гэж байна шүү дээ. Тэрнийг мэдүүлж өгөхийн тулд одоо ер нь баг болчраас нь хүүхдээ яг тэр ахуйд нь сургах нэг. За нөгөө нэг энэ асуудал зүүн дээр би бодбоо хөөхлөр зэрэг юм байна л да. Нэг юм ярихлаар одоо том баггүй домын төрийн албан тушаалтангууд. Даяаршил гэж нэг юм ярих. Даяаршил. За наадах ч одоо баг амны үйлчлэх ерөөсөө тэр. Даяаршил чинь ерөөсөө юу даяаршаад яагаад ерөөсөө яах юм бол тийм ээ. Тэсүүд даяаршил бол одоо тэгэл ургач юм болгоно шүү дээ. Миний ойлголт болно шүү дээ. Аваа хөдөө вах юм уу? Гэрээр хоолндоо вах юм уу? Замброг юм болно шүү дээ. Тэгэхээр зэрэг Монголоо гэсэн энэ зөв мэдрэмж зөв сэрхийг бол одоо ер нь одоо тэр яриад байгаа залуучуудыг бол хизээш тэг синхруулээд тэр бол ойлгохгүй болчихсон. Одоо тэрөөсөө бага наснаас. Ерөөсөө бага наснаас жоохон багт нь одоо тэр Орос улдаан сургууль байна, Соронзон захирал тэр нь 7 октоны 3 удаа энэ тэр бас өрхөн бас Монгол хувцастай тэр ирүүлжлээ шүү дээ. Хувцас энэ явуулаад ингэж. Одоо зөвлөлтийн 3? Зөвлөлтийн 3 тийм. Оо зөв. Баярлалаа. Өвөө тэр зөвлөлтийн 3 ч одоо дайрчлаар болох юм бол дандаа Орос хувцастай явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл Монгол хувцас яг үндснийх нь бүрээд казак бол казак тэр хувцаанд өмсгөө явуулдаг байхгүй. Тэгэхээр би бас баярлж идэв. Зөв шүү дээ гэж тийм. Тэгээд дайрчлал нэг ахтар мараа гэсэн нэг л энэ дээр л тэгэл Монгол орсон мэдхгүй хятад Монгол мэдхгүй тэгэл тэр хувцасыг өмсөх ёстой болсон байлгүй. Тийм хоол идэх ёстой болсон байлгүй. Та бол одоо банк Монгол хувцастай явах уу? Би нэг юм гэсэн юм урд нь бол Монгол хувцас яг хоо цагаан сараар өмсдөг байсан юм. Тий. Тэгээд манай авторитийн хөтөлбөр гэж бид нэр 5 сарын 9-нд авторитийн хөтөлбөр. Тий. Оо за. Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэж гэж төрийн бас байгуулагдаад бид нар чинь энэ за миний хувьд бол 2 жил зэргийн албаагаад 3 жил зэргийн сургууль сураад эх орны хамгаалж 6 жил бол улсын юугаар хөрөнгөөр бол би хувцас хаалцсан байгаа шүү дээ. Улсынхаа тийм. Тэр үед заадаг хичээл бол ерөөсөө эх орны хамгаалах. Харин дөрөв мэлжтэйсэн. Тоо газрыг сөөм газрыг алдаж болохгүй гэж. Бид нар чинь дээдмэрчтэй улсууд. Тэднийг яаж болж авсан гэхээр ерөөсөө эх орны хамгаалах. Сусаа бол үл хайрлна, амиа үл хайрлна. Эх орны хамгаалах гэж. 4 жил сургаж иж бидээ дээдмэрчтэй болооч оронд диплом өгсөн юм байна. Хэрэндэж би одоос жоохон сэтгэл эмзүүлээд энэ улс төр ер нь их жоохон ерөнсөдөх юм байхгүй. Ер нь эвгүй болсон л доо. Хаа газар л өссөн зарж явах юм, хаа газар л суулт хийх юм тэгээ болохгүй л гэж байгаа л да тийм ээ. Болж байгаа юу гэх үү. Тэгэхээр тэр нь одоо тэгэл хүн бүхэн суудаг болж тэгэхээр одоо бид араа басна гараа өөр болохё. Бид танаар өрсөлсөд их ороход л амбай үйл хайрлна гэж. Танаар өрсөлсөд гэж. Тэгээ санаа нийсээ төвчрөд нийлээд бид энэ Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэж төрийн бас байгуулад ажиллаж байгаа. Хичнээн хүн бэ надад таны албанд. За манайх бол одоо
зэвсгүүдчин цагдаагийн байгууллага шүүхэн шийдвэр дотоодын зэрэг элийн зэрэг онцгой байдал гэсэн 7 хүчний байгууллага нийлээд байдгийн 21 удирдах зүйлийн гишүүнтэй тэргүүнтэй тэдэргүүнтэй саяхнаас салбар зөвлөлөө дүүргүүдээр гаргалаа. Хамгийн эхлээ сонгоны ханд өдрөөр гаргасан. Дандаа офицерүүд байсан. Дандаа офицер. Яг Монгол улсын төлөө тангараг өргөсөн улс судалтай. Амби бүлийн зөвлөм айлхан гэж тангараг улсууд. Цэрэгч явсан хүн хэлж болох юм биш үү? Болно. Тэгээ Монгол улсын тангараг өргөсөнд бол тий. Ерөөсөө цагдаа ганцаадаг гэхгүй ерөөсөө хүчний ер нь эрдэмтэн хар ярианы хэлгээр хүчний байгууллага гэж. Хүчний байгууллага нэгдэж 5 сараас нэг бид нэр чуулганы хийгээд байгуулсан. Тэрний дараа бидний санагдж байгаад энэ бас төрийн бус байгууллагуудаас бас сайхан улсууд байна. Яг их орны төлөө. Яг үнэхээр одоо их орны төлөө гэж. Үнэхээр энэ зүгээр одоо цаадаа 100% гэж бодоход бол 80-100 хүртэл их орны төлөө гэсэн сэтгэлтэй хүн бас цөөхөн дэлгүүдээ цөөхөндөө нэгээс одоо 100-д нэг гэдэг ч юм. Үгүй 80% цаатай их орноо гэж боддог. 20% нь яг амьдралаач мэдээж амьдрал хэрэгтэй шүү дээ. Тэрнийгээ боддог ч юм уу тийм. А тэрээс 20% нь их орноо гэж яриад 80% амьдрал үлдээр их орн биш л дээ. Ерөөсөө бид Монгол хүмүүсээс ерөөсөө энэ гэж. Тэгээ бид нар бас ганц хүн галуулт юу айлуулдгүй ганц галуулгүй биш үү? Тэгэхээр бид нар бас яг үнэхэрийн яг их орны хотлоо ёстой жинхэнэ 180% зүрхэн цохилдог тийм усаатай нэгдийгээд анх бид нэр энэ гол нуруудын зөвлөгөөний нэмгүй ирэл таньда их гайгүй хөх юм байна нэр бол. Олон ч би хаалаа урд нь дүрийн байгууллагт байж байгаагүй. Зургатаар харахын улсуудыг зарим нь худлаа ярьж яхахыг тэгээ тэр үеийн юутай нийлсэн. Тэгээд цаашаа бид тэр ягаал хөхнөрөд жавхлан залуугийн дэр гавьт тэгээ дараа хяан бүлхэн гэж ингэж байгаа бид нэг 9 бүлхэн нэгдээд сая нэг хэд хоногийн өмнө гал үндэстэй холбоо гэж байгуулагдаад явж байна. Одоо танай офицеруудын хөдөлгөөн гэсэн тийм. Тэгээ офицеруудын төрийн сургуультай Монгол Улсын аюулгүй байдлын дэд хурандаан руу одоо хурандаа генералууд уу юу? Манайд одоо тэргүүн гэж хурандаа цэрэн чимэг гэдэг юм байна. Дэд тэргүүн газар гэж цагдаагийн хурандаа бий. Гүйц захирлын шүүгэн шийдвэрлэх биелэх газрын нямдаагаад хурандаа. Тэгээд энэ өдөр зөвлөлд нь хурандаа дэслэгчээс авахлаад хурандаа цэрэгч бай байдлыг дөрвөштэй ч бай. Одоо танах ингээд яа нэгдэд хурал болдог баг. Одоо энэ оюутлага таванлага ч юм уу энэ Монголын одоо газрыг зарчлаа гэх юм Монгол их орноос урвлаа гэх юм. Энэ дээр танай офицеруудын хөдөлгөөч хурандаа нар энэ ямар арга хэмжээ авах вэ? Яах вэ? Ярьдгүй юу? Энэ сэдв хүндэгддэг тань. Ярьдгүй яах вэ? Энэ улсын аюулгүй байдал ч ерөөсөө 9 зүйл аюулгүй байдал шүү дээ. Хүнсний аюулгүй байдал, газар жарганы аюулгүй байдал тийм ээ. Мам аюулгүй байдал гэдэг. Тэгэхээр бид нар бол ерөөсөө салбар дээр хүн гаргасан юм. Одоо хүнсний аюулгүй байдал дээр энэ ажиллах уу, яаж ажиллах уу? Одоо ингээл хотомжоор ингээд яваа дамаа захаар болоор явахд бол энэ гэр оролтч бас хэцүү байна шүү дээ. Захыг удамжлыг сайхан залааж бод. Яг юм хийдэг насны залааж бод. Гоо дөрүлээ нийлцсэн. Арх уугаад байж байгаа. Тийм ээ. Тэрнийг бол одоо манай азар орондоо тэргүүтэй улсууд бол тэр одоо гимтригээс хүрсэн сэргийлэх. Барь тасны асуудал дээр бол тийм бодлого гаргаж ярьж байгаа. Салбар. Нөгөө тал дээр ингээд ингэт чи одоо бид нар ерөөсөл хүүхэд наснаас нь юм сурч их орны хүмүүс сурч хэвчээ л доо. Манийг байхад цэрэгжлийн шилэгч ордог байсан. Та нарт ордог байсан уу? Ордог байсан. Тий. Тэнийг бол маш чухал хичээл. Тэр үед чинь бид нар чинь 3 жилийн сэргаал паагаад явдаг байсан л одоогийн цэргүүд бол жил байна уу? Жил үрж байна уу? Тий. Тэгээд үрээд ирдэг нэг 3 жил хаасан шиг нэг айхтар баатраад. Тэгтэн бид нар тэр үед чинь зэрэглэж шилгээд ер нь 9 дугаар ангиас хойш ордог байсан шүү. 9 сар ордог байсан. 2 жил яг зэрэглэж шил оролцол ингээд л хүүхдүүд их орны тэр одоо сэтгэлгээ тийм ээ их орондоо ямар ардуулах их орн гэж юу тийм ээ газар нутаг гэж юу өвгд эз гэж уурын амиа газар нутгийг яаж хамгаалж ирсэн юм.
Энийг бол маш сайн төлөвч суусан байдаг байхгүй юу. Тэгээд ямар шалтгаанаар ингээ хассан байдгийг ингээд бид нар сая юу яалаа даа. Манай өдөрцүүлэг шууд Бэмжог нараад орсон. Улаан улааны жинжиншлон дарга генерал Бэмжог дээр их сайхан үлээж авсан бид нарыг. Ер нь хойд жилээс ер нь бид нар яри. Энд ч нэг ийм айхтар асуудал байдаг юм байна. Энийг бол зүгээр Батан улааны тэр жинжиншлон дарга бол нэг тийм шийдчихдэг юм байна. Тэгээд одоо сангийн ямч гэдэг юм уу, хөтөлбөрийн ямч гэдэг нь ваахан газар зөвшөөрөл авч. Тэгээ нөгөө зөвшөөрлөд одоо бас тэр дорн үнэхээр их орон хөдлөл гэдэг болол сэтгэлд юм байдаг л нэг зураа гаргах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр ямар шалтгаантай байдیں۔ Араач юм харна гэж байдгүй байлгүй. Гомагдгүй бас. Ядах юм баггүй шүү дээ. Тэнцэлсэн дарга тийм иймэрхүү төрийн бас бол ийм санаачлал гаргаж байна. Хэрэгтэй зүйл шүү дээ. Тэгэхдээ чин дорн тэгэл утас сүлжээ чинь хоорондоо гэж ийм санаачлал гаргаж хагаад энийг дэмжийгээл ингэж гэдэг болж байгаа санаа тий. Тэгэхдээ бол одоо бид сар гарам болж бас ариун ирээгүй л байна. Одоо манай холбоо бол одоо 6 дүүргийн 4 дөрөвтөн салбар зөвлөлт нээсэн. Салбар зөвлөлт бүр тэр хүнтэй. Тэр хүнтэй. Тэгээ холбоогоор өгсөн зорилготой. Ард түмэндээ бас нэг зөвхөн одоо ингээл нэг улс төрөж яж болохгүй л дээ. Яг улсаа хамгаалъя тгий гэсэн зорилготой биш. Тэгээ бид нэр чинь орцрын амьдрал орцрын чинь ер нь 45 гэл юунд гарчтай шүү дээ. Тэтгэвэрт. Яг эдгийд насна байхгүй юу. Төлөвчөнд авсаж насвал одоо ямар хэрэгцээг юм. Тэгээ энэ холбоо ялгаа авах хөтөлбөрт орсон тэр авчруудаа бас нэг ажилтны амьдралтай байлаа. Хойч залуучуудаа бас тийм их оронч үзэлтэй болгоё гэсэн зорилготой хол байгуулагдсан байгууллага. Тэгээд энэ нэгэн үлгтэй. Та Монгол улсын иргэн хүн ер нь энэ Монгол улс одоо энэ ямар дэлхийн хаана юм. Бид нэр хөгжиж гин гэж яриад харахад гудамжинд нь дөрөв та хэллээ аригчд байж л байна. Гол улс нь ширгээ дуслаа. Моднд нь бараг бүгд огтлогдоо дуслаа. Ер нь бол их л бид нар л мэдэхгүй байгаа болохоос зүгээр ард түмний амьдрал бол ядуул байна л та. Үнэхээр хүндлээ. Бэрх мундаг өрхөх. За тэрнийг бол одоо Монгол улс яг хаавар нь явж байгаа гэдэг хэлэхэд төвхтэй. Миний бодлоор бол ер нь нэглээ хаагур нь тавьж байгаа. Яг зүгээр энэ улсуудыг ярьж байгаагаар эдийн засгийн хуваар нэмэгдлээ, тийм бол гадаадаас тийм урууж ирэх гэж байна, тийх гэж байна нэг гаднаас оруулж ирж байгаа хуучин хувцсчны ядуучууд тараах гэдэг. Энэ бол доромжлол л доо. Сонгол аргатаас сая 500 мянган амлсан. Тэгэл 50 сая уу 71 хүн гэж ашиг. Энэ бол үнэхээр доромжлол. Дэндүү доромжлол энэ бол. Хуваагүй доромжлол энэ бол. Ийм л болгоцсон байна ард түмнийг бол. Сая 50 мянган өгөхгүй дараа нь одоо 20 мянган өгөхгүй яах гэдэг гар орооны хийг нь аваад эдэн онд хаан дэрсэн. Одоо тэр ч бас болох байлгүй дээ. Гэтэ тэр гар орооны хийг нь аваад амьд түүнийг тэр хөлс басны гоожлуулалт авахгүй бол 20 мянган төлөө. Тэгвэл чи 20 мянган төгрөг бол энэ нөхдүүд бол тэг мэдэхгүй. Тэр одоо нэг гайгүй шиг ууч тундаа нэмэг байдаг юм уу яа. Энэ юм шүү дээ. Та хорооныхаа хийг өгсөн үү? Өөгүй. Яг хулгайч. Өгөхгүй юу? Өгөхгүй. Тэгэхээр одоо таны чинь нэг хорооныхаа өгсөнгүүгээл төр зэсгээс дарамтлал яах вэ? Энэ нөхөр минь яагаад хоолнд зэрэгдэхгүй юм? Гэхдээ хууль гэж юм юу байгаа даа. Яг өстө бааж чаддаг шүү дээ хууль гэдэг. Зүгээр хууль бол яг зүгээр нэг ядарсан хүн амтнд өмөлчдөг юм шиг байна. Үйлчлэгчтэй сайн үйлчлдэг юм шиг байна. Энэ заваа юмнууд бол үйлчлэхгүй шүү дээ. Дундуур нь яаж игээл зохицуулгаар авчихна. Энэ дэлхийд манахаас өрийн иргэдийнхэн гарын урууны хийг авдаг тийм үс гүрэн байна уу? За ястай мэдгүй. Нэр бодлоход мал биш тийм ч тийм. Гайгаад тий. Тамгалаад байгаа юм шиг тий. Тэгээ өгөхгүй би сайн байна. Хэрв намайг өгсөнгүүгээд цагдаагаас дуудах ч гэдэг юм уу, яад ч гэдэг нь тиймэрхүү байх юм бол би бас өөрөө хөдлөнө. Аминд арзаа нь. Бас хорхоо биендээ хөрөхлөөр бас арзаад үздэг. Танай офицеруудын хөдөлгөөн бүгд өгөхгүй юм шиг үү? Өгөх үү? Хөөний юу гэдэг бах тэрээс миний хувьд бол за өгсөн ч яг өөртөө хүчээд авах нь.
Энэ их очиж тэр дүүрдэр очиж тэр хорооны хээг нь авсан дараа 20,000 төгрөг нөхөн гэж үзтээ үгүй юу? Тийм байлгүй тэгж бодоод би тэгж явахгүй. Тэгээ мөнгө надад хэрэгтэй л тэгтэл тэгж нэг ахын хорооны хээг хөнгөөд одоо юу гэсэн утгатай юм болоод байгаа яагаад байгаа юм. Танай хорооны засаг дарга марга гэл одоо тань дээр орж ирээ за одоо та ингийн шүү бүгдөө нийлээд ингээ гэдэг одоо тийм хорооны дарга нар их явдаг байлаа шүү дээ дээр үе. Одоо тийм дарга марга орж ирж явах юм уу? Яг уу энэ дарга нар юм шүү дээ. Анхан шатны байгууллагын хорон дарга нар чинь тэр хэсгээ гаргасан дэр чинь хамгийн өрөвдөлт тусууд шүү дээ. Хэдэн дөрөв авахгүй өөрөө зайлвал. Хэрэг тэрийг хийхгүй бол залгин өгөхгүй. Дараа сонгуулаар нь дэвшүүлэхгүй. Тэгэл одоо нэг ёсны одоо дээрээс нэг уяатаа одоо Google-тэй ч юм уу одоо Google тэглээд бас гомдчихдаг юм бол яадаг юм бол. Дээрээс нь чахан шүү дээ. Хорон даргаыг одоо яадаг ч тэр дээрээс нь хэсгийн юун чигдэг юм. Дүүргийн тамгаас шийдэх юм, тамгын засаг дарга шийдэх юм, засаг дарга нь хотын дарга шийдэх юм, хотын даргын их хурлын шийдэх нэг нь шийдэх юм. Ерөөс ингэ уяатай болсон. Тэгэл тэгвэл их гэж ингүүл ингэ шиг үгүй. Би бас мэднэ л дээ. Бас дунд нь бас нэг жоох ажилтгий. Бас тэр төрийн байгууллагын юмнуудыг бас жоохон жарган гадарлана. Их юмгүй. Их муухай. Их хогийн. Их арчаагүй. Та төрийн байгууллагыг хэлээд тийм тий. Тэр нэг ажиллаж байгаа зүйлийн буруу бас шин шиг байгаа хөргий. Амьдрал тэд нар мөн яахын хөргий юм те. Ажилласаа одоо ичвэл манай үчиг наваа хийгээд юм уу нэг бор хар ажлыг явж чадахгүй. Тэргүүрээ бас олон жил занималсан болохоор тэрний гартнараа төрсэн болохоор бас тэгээд явдаг юм билгүй. Та 8 хийж гинөө тэр. Яг тэгвэл янз бүрийн юм хийн шүү дээ. 8 хийжсэн. Тэтгэр хийдэг хөө одоо тэнд. За яг тэгээд түрүүс би нэг юу явдсан да нэг групп гээд бас би жоохон дараагантай 54,000 төгрөг авдаг. Тэгээ яг жижиг сажиг юм бол хийнэ. Ер нь миний өөрийн характер бол ингэж хийж явснаар жаргалтай л та. Зүгээр нэг жижигхэн хоргон дарга болчоо бас судлаад тэргээ цагнаад дээрээс айж гөлгнөөд энэ тул би зээч одоо надад бол жижигхэн даргын мэс төгөөд чам нэг 800,000 цус өгье. Чи тэгээ миний өдөртөнд яваад эдрийг ингэж яваад урдаас нь би ер нь бараг салаач гаргачихна. Тэрний хооронд би ингэж зүгээр ингэж найз нөхдөөгөө 8-аа ивүүл хийгээд өөрөөр нэг хийсэн тэр. Тэгэхээр эдэн сайхан нөхдүүдтэй хүүхдүүдтэй боллоо. Хамгийн ахмад нураг би энэ эсвэл хүнтрос хамгийн ахмад би. Та нар одоо ингэ бүүнээрээ суугаад бүлхэн чинь нийлээд суухаар юу ирэх вэ? Монгол улсын хөгжил, Монгол улсын аврах тухай ярина. Ер нь тэгэж шүү дээ. Тий. Хамгийн сүүлд одоо яригдсан асуудал жишээ нь юу вэ? Энэ оюутлогоо тавталгаатай асуудал танад дунд яригдах уу? Яригдлгүй яах вэ? Одоо сая энэ урдд нь тэр сая ангийн голын мөнгөөр тэдний бүлхэм өөрсдөө бид одоо энэ олон удаа энэ төнгөлийн компанид юунд тэр алтан урахад бичиг өгсөө. Өссөн зарлсаа, нэмралгаа. Бид одоо өөрөх арга хэмжээг авнаа өөрсдөө одоо өөр үзнэ гэж. Би зүгж бодсон. Манайхан нэмсэн. Маш зүг болсон. Тэн дээр бол одоо энэ улсад нэг л айхтар юм шиг л яриад байгаа юм л да. Бууз зэвсэг гэдэг. Урд нь үзээгүй өлгөнд байсан хүмүүс л байгаа л да эдгээр. Би бол маш зүгж боддیں۔ Тэгээ сурагч нар асуудаг байхгүй юу? Хүн алдсан бол яах вэ? Би хэлсэн нэг сурагч шүү дээ. Ах нь бас тэргийн хүн тэр буугч юм тийм ээ. Энэ лаг буудыг бол лаг л буудна. Тэр машин дугуйг бол машин дугуй буудаг тэр машин дугуй буугч тийм цэцмэргэнтэй юм байдаг болохоос биш. Машин дугуйг буудах гэж хүн буудчих тийм аюул байдгүй л байхгүй. Аюул болж юм. Өгч чадчихээн дээр хэвээр. Цаад нэг компани захирлаж ирсэн зүгээр юу вэ тэр? Очсон л бид араас нь бид нар бас нэг үл юм чинь. Тийм л арчаагүй навшин зүгээр л нүдэнд юм харагдаад байгаа. Ерөөс ярихлаар зөв сайхан монгол гэж ярьдаг. Өвөлт нь бол монгол биш. Ярихдаа монгол. Цаатар бол нохой. Би нохой ч сантай шүү. Ер нь монголчууд сэрж эхэлж байна да тий. Сэрж байна, харин сэрж байна. Харьцангуй тий. Харьцангуй сэрж байна. Тэгэхээр сайхан байна. Би бол одоо бас сая сангын хайрхан дүүргийн дээр толгойн шахам ажиллаа. Одоо нэлээд олон айлаар 1300 гоод айл өрхөөр орлоо. Авцруудын хөдөлгөөнөөрөө юу? Хөдөлгөөнөөрөө. Нөгөө салбар зүйлээ байгуулад
тэнд бас одоо ямар бодолтой байдгийг, нөгөөс одоо юу байдгийг, яадгийг гэж. Хэр хүлээж авч яах тэгэхээр? Үнэхээр сайхан хүлээж авч байгаа. Улсууд дотор ч ерөөсөө ер нь бодол бол шал өөр болсон биш үү? Зарим нэг нь яг зүгээр сэтгэлээ хөөрлөөр залцаадаг, нухацаадаг гэх юм байхын юм ярьд юм. Тэгээд тэр доос бол аман тэр болохоос шиг цаатай байдаг ч юм уу гүйж өгдөг. Тэгээд судалгаа хийсэн л дээ. Үнэхээр юм бол ард түмний амьдрал доош орсон яг харагдаад байгаа байхгүй юу? 1000 гаруй айлаар орлоо гэж 1000 гаруй айлаар ороход амьдралын түвшин ямар вэ? За яг энэ бол хоёр янз асуудал та. Жишээлбэл Монголд айхтар энэ улсууд бол амьдрал нь хэцүү. Үнэхээр яг ингээд тэгштгэл үзэхэд бол амьдрал ер нь доош орсон. Ерөөсөө нэг өөр ингэ сэлгэжтэй байдаг. Зах дээр гарч юмас харна, тэр мөнгөөр юм аавна. Тэгээд үнээс зээлсэн мөнгө дараа нөгөө нь ер нь дэмэл зүгээр л хоёр идэхгүй асуухгүй амьдралдаа 180% нэ шүү. Тэгээд та танах анкет бүгэлд юм уу? Ороод зөвшөөрөл анкета бүглүүлээд гишүүнчил бол маягаар аваад байгаа мó? Зүгээр эх орны аврыг гэсэн тийм зүгээр сурчлагын маягийн юм явуулаад байгаа. Эх орны аврыг сурчлагаа явуулаад сая манай өхнөрүүдийн бүлхэм санаачилж бид нэр дэмжиж талбай дээр эх орны дуудлага гэж тийм цуглаан болсон. Өдөрлөг шиж болно. Одоо ч юм болсон шүү дээ. Хуучнаа харж яхад өдөрлгөнүүд ингээ гараад хүн бүхэн микрофон аваад төрөлсрөө дайраал тийм ээ. 76 амал 76 хөр 76 дээрээс бас тэр биш юм аа. Тэр төр чинь бас 100 тонны нэг гэдэг сайхан яг Монгол гэсэн сэтгэл тусал байна шүү. Бай. Нэрийг хэлэхгүй. Та нэрийн хэлэхлээр зэрэг одоо яадаг юм бол та нөгөө хэд нь одоо бас энэ үнэтэй холбоотой гэж манайх ч харддаг хайхтар шүү дээ. Бас энэ үнэтэй холбоотой ингэдэг юм уу гэж ярьж байна. Үнэхээр байна. Баярлахаар усал байна. Одоо яг цагаа өнөө ландшгүй шүү дээ сая дуустгүй яриаг төвдгөр харж байгаад хэн юм бэ гэж харагдаж шүү дээ. Үнэхээр ярьж байгаа юм байна. Үнэхээр их орны хотлоо ярьж байгаа байна. Зарим нь хотлоо хуурман их хотлоо нэг хэлбэр нүүр гаргаад дуугаа өршлөөд нэг шингэн дуу гаргаад эсвэл өтөн дуу гаргаад солиор дуусаад байна. Тэр одоо би үнэхээр тэр нямагийн биш Батбаяр лөө. Батбаяр тэрний их гайгууд нөхөр багш юм лээ. Бас ер нь тэжүү доторноос их орон боцож явах шиг тийм хүн байдгийн. Тэр сайхан самбог гэдэг шиг хүн байна. Тэр Батбаяр наврах шиг хүн байна. Сайхан сахнараа дуусаад байна шүү дээ. Даваас ингэ шиж гэдэг юм. Ер нь хүн бол ярьж байгаа хүмүүнээс ер нь ингээд нэг ярилтан дээрээс 2-3 дахин гардаг юм л та тийм те. Тэндээс ер нь энэ бас чэжинд юм байх шүү гэдэг тийм юм төрсөн. Гэтэ би нэг юм боддیں۔ Ер нь амны бэлгээс аштын бэлгэвчээ дандаа нэг муулаад ажуулдаг юм байна. Бас сайхан юм байна Монголд ч болж байгаа юм байна шүү дээ. Тийм ээ. Жохон дэгстүүл хэлэхэд солонгосоор одоо ороо болгон сууг дээр солонгосыг нэг гарах юм. Тэрийг одоо бас зөв гэж боддоо шүү дээ. Би яагаад зөв гэж боддгийг гэхээр зэрэг хийх ажилтгүй улсууд хөрөх юм янз янзын бодол шаналж авах хооронд тэр солонгосыг наваар бас дотроо зариулж дээ. Дараагийн нэг сувгсалчлалын дээр юунд нь наслмаа хэрэгэд байгаа юм гараад шүү дээ. Тэгээ мөнгөгүй нэг яах вэ? 200,000-аас 50,000 хүртэл буулгаад зарчаад шүү дээ. Тийм дараа тийм. Уулын би очиж үзлээ тэр нь юу юм бэ л дээ. Яг үндэ бол бас 40,000 юм шиг байна л лээ. 40-45 юм уу. Дуудах намаас дуудчихдаг болохоос ш. Зөв. Байнас тэгэл одоо янз янзын одын эрэлтмэл ч юм уу янз янз юм гараад тэгэл хугацаачдаг ус тэгэл цагийн зөв өнгөрөөгд. Солонгосыг үздэг үү? Тавар үзэхгүй дээ. Тэр сайдэр болж ах шиг байна бас. Гэхдээ яг би зүгээр миний хувийн бодолд зүгээр хитрхи их гарахаар нөгөө тэр киноныхаа дүрийг авч биендээс авчих. Харин тийм энэ бол зүгээр бодлогын чанартай байдаг юм шиг байна. Нэг охин тэгээд энэ төгөлдрийнхээ би миний ой санамж алга болчихлоо. Тэр нь солонгос кино чинь дандаа нэг ой санамж нь мартагдаад алга болоод ирээд идэгэл тийм дүрүүд байд юм байна. Тэгээд тэрэндээ автчихгүй өөрөө. Тэгээд нэг юм мартсан чинь миний ой санамж алга болчихлоо гэдэг одоо дими болоо энэ солиорол явж л. Тэр нөлөөлж байгаа л гэсэн үг л дээ. Энийг биш би зөвхөн явуулж хэлж байгаа. Тэрээс тийм үнэхээр энэ дээр өөр яахад вэ? Тэр хэд ч одоо ороо очин нэг иймэрхүү нэвтрүүлэг одоо үнэхээр их орны төлөө нэвтрүүлэг яваад ингээд нөгөө хэд чинь босоод ирнэ гэж бодсон юм уу? Одоо нэг иймэрхүү юмар хуураад
энэ дунд нутгалдуулаад энэ солонгостой нингүүлээд ингээд цагийг барыг гэж л боддог байх л та. Тэрээс үнэхээр одоо ингээд уламжлаа яриад эх орны юу яриад ингээд бас ардууд ер нь ардуудын энэ улсуудын санаа бол өөр болно. Ер нь бол энэ юу штэ. Одоо ингээд манай их хурлын гишүүч тэр телевизээр гарч байгаа хүмүүс бол дандаа барууны хөгжил ярьдаг шүү. Тэнд одоо тийм даяарчлагдаад тэнд одоо ингэсэн чинь хүн аман тэгээд алтан ингээ баяжжээ. А гэтэл манай би ягаад одоо тань шиг хүмүүсийг илүү Монгол гэсэн Монгол гэж дуурайдаг хүмүүсийг сонгож оруулж тавьж л да. Ягаад гэхээр бид нар чинь өөрийн гэсэн яс жаншилтаа өгдөөсөн тийм оюун ухаантай. Гэтэл тэр оюун ухааныг энд авчиж хайрцагчаад өөр оюун ухааныг Монгол биеинд суулгаж ярина гэдэг бол нөгөө даяарчлалтаас амар сүрс болж байна. Тэгээ дэлхийн нийттэйгээ бид нар хөл нийлүүнд алхаж явна гэж нэг нөхөр ярьж байна. Толгоогоо нийлүүлчих. Хөлөөрөө нийлүүлж алхах юм бол одоо тэгээ толгоогоо алдсан юм байна. Тэгэхээр бид нар монголчуудад бол жишээлбэл та Монголын гоё хувцастайгаа би ч гэсэн дараагийн нэвтрүүлэгт бас ингээл Монгол хувцас өмсмөр л санагдаж байна л дээ. Ер нь түүртгүй Монгол дээл хувцас малгаач их гоё шүү дээ. Ер нь бол сайхан шүү дээ. Тэ? Өмсөө явахад бол ингээд нэг юм бид нар өгч л байгаа байхгүй. Манай залуучууд яг Монгол дээлийг хөдөөнийхөө өмсдөг гэж яриад байдаг юм л да. Би бол энэ эсрэг байдгийг. Дээл ингээд бидний ээж аав нар бүгдөө гэртээ дээлтэй л байсан. Хотын байшинд ч байсан. Тэгэхээр сүүлийн үед бол бас Монгол хувцас өмсдөг болж дээ манай залуучууд. Та бол одоо хүүхдүүдтэй яг энэ Монгол оюун ухаанаар банк одоо яриа энэ танах шат хэд хүүхдтэй? Манай 2 хүүхдтэй. Би ингэдэг юм аа. Одлоо ярилдгаа хуучин бол Монгол дээлээ өмсдөг байсан. Энэ ер нь 5 сарын 9-ноос хойш 5 сарын 9-ноос өмнө би бас тэднэртэй адилхан би Монгол хүн гэж бодлоо ярьдаг байсан хүн байсан юм байна. Акчруудын хөдөлгөөн байгуулагдаас өмнө тий. Зүгээр л Монгол хүн би Монгол хүн гэдэг л зүгээр тийм одоо бас нэг нэг хүмүүс даахаар жоо тийм байсан юм байна. Тэгээд сүүлдээ ер нь нэг сайхан санагдаад ер нь хүнээс сонсолтоо би тэр авторитетийнхаа хөдөлгөөнд ороод энэ сүмбэлхүнтэйгээ нийлээд тэгээ ер нь ярих нэг өөр юм байна. Үйлдэл нэг өөр юм байна. Тийм ээ? Тэрнийг бол ялгаж салгаж чадсан. Би тэр нь ямар сандаа би усууд ярьдээсээ за тэр хүнтэй хүнтэй ярьж чаддаг байсан одоо ярьдаг боллоо тэр манай инквери гавья ахна Монгол дээл өмсч чаддаг байсан одоо ингээд Монгол дээл өмсөх үнэхээр Монгол сэтгэлтэй боллоо тэр манай инквери гавья гэж тийм уус одоо тэр Американч тийм уус тэгэхэд бол өөр юм байл. Тэгэл нэвтрүүлэг гаргахад бол нооч юм ус гэрүүлэх хүнтэй тэр солонгос киноны захаас нь үзнэ бас жоохон. Одоо бол өөр шүү. Тэгээс найзтайгаа яваад нэг хэдэн Монгол кино үзлээ. Үзэж чад тэр Монгол хүүг кино гэж танганы. Тий. Тэр чи ямар гоё кино. Урд нь мэддэггүй юм байна. Ерөөсө Монгол хүнжинд хэрэл байдаг юм байна шүү дээ. Би шоротын зэм мэргээд байдаг. Тэрийг хинч мэдлэг гэтэл Монгол хүний ариун дээр юу ч хийсэн. Үнэхээр энэ дээр Монгол кинод л байсан юм байна шүү дээ. Одоо бол тэрээс ашиг одоо дахин дээл дайлахгүй бах уу. Хүүхдүүдтэй ч гэсэн дээл дайлуулахгүй бах. Гэрэлгүүн ч гэсэн нэг л. Таны хүүхдүүд бас Монгол дээл юм. За өхмөн бас жоохон бас одоо тэр даяарчлаа тэр дэргэн л дээ. Эргүүлнэ. Үгүй болж өдөр болгон биш юм аа гэхэд нэг баярслын үеэр дараа нь бас нэг сардаа өмсөд ер нь тэгээд ер нь голцсон өмсөд ер нь Монгол чинь сайхан шүү дээ. Хүнжил болно, гудс болно, нөмрөө дунд чинь энэ ерөөсөө тийм хууль гаргуулж байгаа. Энэ Европ хувцснаас татгалз гэсэн хууль гаргаад бүгд Монгол дээл өмсөх гэсэн тийм хууль гаргаж болох л. Тэрний буруу хууль биш үү? Уулын зөв. Тэгээд эднэр бол үгүй. Тэгээд дургүй юм даа өчгөө өөрөө хууль гаргасан эднэр хэрэгтэй гэдэг юм байгаа үз. Монголоо гэсэн тийм энэ дээл гаргая гэсэн хууль гаргая гэсэн бодолтой улсууд дээрэг байгаа л да. Түрүү би хэллээ шүү дээ нэрсэн тийм улсууд байгаа. Нөгөө хэдэн дарч юм байгаа үз. Юу Монгол дээл мэлт юм даа надад одоо тэр тавтлооч баларах гэдэг байна. Тэр нэг урд аваад тэрэндээ өгье.
энэ дөөгий тийм дөрвөлж дам болж юм байна үстэй. Та цэрэгт хаана алба хаасан? Би ерөнхий сургууль төгсөөд гадаадын сургуулийн төв гэж 5 толгойд байдгийг. Тэрэнд яг нөгөө цэргийн алба хаасан 3 жил нь юунд 2 жил хаагаад ерөнхий сургууль төгссөн. Зөв. Бригад гэдэг Олестан бригад таасан. Тэгээ ерөнхий төгсөөд дэглүүлсэн. Тэгдэг гоё шүү дээ. Цэргийнтэй гоё шүү дээ. Үнэхээр хүнийг гоё болгодог байхгүй юу? Өдөр шин та яаж дэглүүлж вэ? Залуучуудад сонирхолтой. Үгүй янз шүү дээ. Тэгэл бидний шагарч лсэн дээ одоо өглөө бослог оройтоод гэх юм бол тэр зовлон тайрхан гэдэг нэг уул гэдгийг өтгөлөг болов. Тэр шиг галан цаваар гарна. Тэгээд хөлийн булчин чангачтай байна. Гадаа зогсно, жигтаарна. Цасаар аваад ингээд угаачихна. Миний хөлдөж үзээгүй. Хоолнд орно. Хэрвээ албаг 5-2 дуурах юм бол босно. Хоол идэггүй гарна. Тэгж гисэн дээр бас гоё байхгүй юу? Замбраад идэж сурна. Хурд идэж сурна. Нэг ингээд шилжигнээ асуугаад ингээд өдөржингөө одоо баар ресторан дээр ч улсууд чинь бараг 2-3 цаг орчтой юм. Одоо тэр чинь яг тэр улсуудын бас нэг бол хамаагүй солиорой гэж бодож байгаа юм. Тэгээд ер нь зэрэгт бол их гоё юм сурна шүү дээ. Одоо 3 жил болгож болдгоо маа гэхэд одоо манай хэцрэгтэй хөдөлгөөн зэрэгчдийн хичээлийг л 10 жил оруулах талаар ер нь өөр болдог шүү дээ. Шал өөр. Их оронч хүмүүжээс орно. Би ч бас зэрэгтийн багш байсан ш таалагдаад. Дөрөвчөргөн сургууль байлаа. Та зурж ийн одоо тэр? Үгүй ээ. Багшилж байсан. Зэрэгтийн багш. Зэрэгжилтийн багшаар байна. За, офицеруудын хөдөлгөөнч одоо тэгээд манайхан баг мэдэхгүй байгаа. Би анх удаа сонслоо одоо наад хөдөлгөөнч. Ер нь хөвлийн багур албан ёсоор та нар зарлаагүй байх тий. Зарлсан. Бид нэр 5 сарын 7 зарлаад 9 чуулганы хийгээд тэгээ салбар зүйлээр хийгээл тэрнээс чиш 2-3 чудаа хөвлийн багур хийсэн шүү. Би бол сонсоогүйсэн. Энэ гоё санагдлаа шүү дээ. Зэрэгтэй хөдөлгөөн. Тэгэл орог зэрэгт тангараг өргөөгүй юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бүгд нэгдүүл ихэл олоолаад болох юм байна. Одоо жишээлбэл саяны 1400 өрхөөр орлоо гэхэд бол нэг 1110 өрхөнд нь бол заавал зэрэг албатай юм байдаг шүү. Офицерч, ахлагч гэдэг юм уу, эсвэл тэр газар эмгтэн тэр газар тогооч хийсэн ч гэдэг юм уу, тийм ээ. Зэрэгт явсан хүн бол ерөөсөө л 3 жилийн зэрэгт явсан хүн мэхэд 1 жилийн зэрэгт явсан сууд гэдэг ингээд тэднийг давхарцтайгаар бол 1100 өрхөн бол зэрэг албатай. Тэгэхээр бид нар чи манайхад дэмжигч буюу тэр дотроос нэг 600 гаруй нь бол манай салбар зүйлийн гишүүд болоод ороод. За одоо Монгол бодлогч эх орноос хүмүүс урвж иж гэж юм. Нэгдсэн бослого босоод өргөх хичгээрээ ерөнхийлөгчийн одоо энэ Монгол гол улсаа авлаа гэд дуудахад бол шинэ офицеруудын хөдөлгөөн дээр танаа дээр яг энэ үзэл бодол нэгдэглээ гэд дуудахад хичнээн хүн ирж чадах. Жишээ нь танаа тэргүүн чинь Цэрэн жимд одоо хорондоо гэхэд гинт одоо та нар нэгдэж штэ. Олон жилийн дараа таних байна уу, танихгүй ч байна уу тий. Тэгэхээр энэ хоорондоо зөрчил ер нь амбицч байдаг юм уу, маргаанч байдаг юм уу, тиймэрхүү юм харагдах юм уу? Яг Монгол гэдэг үнэр Монголоо гэсэн сэтгэл үнэрт ч юм. Үнэхээр гоё байдаг байхгүй юу? Цэргийн усудны онцлог нэр штэ. Одоо энгийн сургууль оюутнууд гэдэг ингээд ямар байдг юм тэгээд мартгүй уулздаг л байх л да. Энийгээ төсөөдрөж ядг юм уу, одоо ядч ядг юм уу, төслийн хэдэн жилийн хэдэн юуны ойгээд уулздаг баг. Цэргийн улс бол одоо 70 хэдэн оны төгсөлтөөс өдийг хүртэл төгссөн улсууд ингээд уулзаад сая албагаа угаад ингээд бол үнэхээр л дэндүү гоё юм байл. Бид ч 4 жил сургацчид ерөөсөл хатаа ми хөдсөн шүү дээ. Даарч хөрч, оковонд хонж, танкнд доогоор орж, шөнийн буудлага хийж, өглөө гараад буудлага нь ороожонгоо буудлах юм. Өглөө гараад оков уух нь ороожонгоо оков уух. Тэгээ одоо ингээд та нар офицеруудын хөдөлгөөний хурал гэдэг юм зүгээр уулзалцсан фильм хичнээн хүн нэг дор цугдэрж чадах уу? Нэг гарах уу? Нуг гаралгүй явах уу? Танаа одоо хөдөлгөөн нэгтгэж байгаа.
Оо зөв. Үнэлэхтэй байх уу тийм. Үнэлэхтэй. Одоо юм шүү дээ. Салбар зөвлөлт чинь 4 дээр нээсэн байгаа. Одоо Төв аймгаас гэдэг өчтөр яринлээ. Бид нар өчтөр халахцаа төрөлөө цуглуулчлаа. Та нарт яриа хийгээч гэдэг. Бид чинь дотроо хөрхөн бас нэг 4 дуулдаг ансамбл мэгэнтэй биш. Оо зөв. Баатар сүрэн гэдэг нэг сайн залуу гэдэг. Яг цогтын зэрэг цогон дэргэн гэж тэрийг дуулдаг. Ард түмний авит төгөрдөө. Тэргээр ахлуулсны 4 хүн байдیں۔ Зэрэгээ ховцтой. Сая бид нар багнуурд очиж салбар зөвлөнө гэдгсэн. 4 дуучтай. Тэгээд хурлаа яг л тарахад тэр эдийг яг энэ элэг зүрхний соёотой ингийн Монгол уран маягаар дуулахад зэрэгт дүүрэн хэмжээсээс бүгдээ басаад ирд юм байлээ. Сайхан юм байлээ. Тэгээд тэр маань уулахлаар за салбар зөвлөлд байгуулж байна. Та нар бол чиглэлдээ Монгол хүний аврыг хорон аврыг гэсэн гол юу юм бэ шүү дээ өөрөө. Нам бус. Оо юу нам бус. Нам байж байна. Нам бус. Тэгээд одоо яг үнэхээр барс зах дээр байдаг энэ тэнд байдаг нэг аригчдыг бөөгнүүлэл ухуулах сурталчилгаа хийгээл явж байгаа нэхэр бол айгүй сонин юмнаас эхэлж штэ зөв байгуулга байна л да. Тэгвэл тэгэлгүй тэр шиг хүн штэ. Хүндээ айгүй л хамгийн сайн хүн байж магадгүй. Энэ дээд газар орцсон нөхдүүд дотроос илүү хүн байж магадгүй. Энэ төр чинь ялах. Гадаа зогсоод 3 цаг 4 цаг гадаа зогсож чадахгүй нөхдүүд энэ төр байгаа. Зүгээр нэг англи хэлтэй болохоос ш. Санхүүжилт та нар яаж явах вэ? Өөрсдөөс. Үнэхээр өөрсдөөс. Тэгээд манайхан ийм гоё юмнууд хийгдэл. Ер нь гадаар бол их сонин хөдөлгөөнүүд их хилцэл байгаа юм байна л да. Одоо хууч нь одоо нэг жилийн өмнөхийг бодвол өөр болж байна. Жилийн өмнөхөнд чинь бас хөдөлгөөнүүд гараал, өлсөөл, цангаал, үгэлэл, тэрэн буугаал янз болж болчихлоо шүү дээ тийм ээ. Тэгэхэд ард түмний чин тэрэнд чинь бас их жоохон эмзэглэг юм байна. Бас л тийм болно үзээд. Тэгэхээр бид нар ярихтай биш үйлдэл харуулъя гэсэн. Хэлэх зүгээр л юугаа жижигдэлтэй та нарын төлөө ард түмний төлөө тэрэндээ сая бид нар өөрөөс ямар ч үгүй цуглаа хийсэн шүү дээ. Зөвхөн дуугаар илэрхийлж. Талбай дээр хэр хүн цуглуулдаг? Зөндөө цугласан. Тэгээ бид нар энэ чинь санал аваад эргээд нөгөө холбогдоод илсээд одоо би юм ингэж ярнэс бол юм авцардаг үжилтэй бүх санаагаа бичээ. Тэгмээр ингэмээр тэгээ бид нар уулзаад тэрийг 5-5-аар нь 10-10-аар нь хүлээж авч уулзаад тэгээ зарим нэг нь үл яах зүгээр амьдралын талаар түрүү хэлсэн шүү дээ. Хүн чинь ингээд ийм бодолтой байхад ихэнх нь ер нь бидний амьдралыг хэмжээд ингээд өгөөч гэсэн бодолтой. Цөөхөн сөөгн одоо ерөөсө болсоо. Одоо ерөөсө дээрлэхэд дуслаа. Одоо танаа хөдөлгөөн танаа ирсэн бүх юм л харж байна. Танаа хөдөлгөөнийг л харж байна. Арай хэмжээний эднэр гэж. Тэгээ бид нар тэднэрт бол ташир өгөхгүй. За тэгээд гэхгүй. Миний ганц гордлого ингэж юм л да ард түмэн ингээд сайхнаш хэрэгчлээ. Төр зэсгийн нөхдүүд маань мөн ганцаар орж байна л да бас. Сайхан одоо их орны хөдлөө. Тэгээ араш гişүн ясны юу тэр хүмүүсэн дээр бичсэн харсан уу? Харсан. Энэ төр цэвэрлэгийг болжээ гэж. Тийм ээ. Сая намын хуралдаад 2 хэсэг болчлоо. Тийм ээ. Тэр доос одоо тэгээд мэдээж их орноо бодсоосод байгаа л байлгүй. Нэг хүний сангиргаанууд л гар өргөөрөө гэртүүл гэдэгс харгаад явдаг байсан л одоо болио. Одоо бид нар өөрийн толгойтыг суусаад салд яадч идэгэн тэгээд гардаж шít. Танаа орцолууд хооронд ярихад бол энэ Батлан хамгаалахын сайдыг бол ингээл нэг өнөр тавьж яана л да. Тэ? Цэргийн ч юм уу, цэргийн биш мэрэгжлийн ч одоо ингээд шин ламбаа гişүнийг эрүүл мэндийн сайдаар тавьсан хүмүүс мэрэгжлийн бус байгаа учраас ажил унжийн энэ төр гэл тэ. Та нар офицерууд энэ яамныхаа сайдуудын тухай асуудал одоо энийг өөрчлөё бид цэргийг ингээд бас өөр Монгол цэргийг одоо ингэж бэлдээ гэсэн тийм юмнууд боловсруулагдж байгаа ажлууд эд юм. Бага манай энэ яг энэ төрлийн асуудлыг манайх Ганбат орнда Бэхбат орнда хоёр хариуцсан байт. Дандаа тэтгэвэртэй. Тэтгэвэртэй тий. Тэгээс эрдэмшлийн ажил хийжсэн. Одоо ингэж гараа ингийн юм баймаар гэж. Хуужин ч манайх чинь намайг цэрэгт болтож яг цэрэг усаад байсан шүү дээ. Сайд нэг хэл яндан нараалгаад үнэхээр сайхан цэрэг юм байлаа. Чинчиштэй дарганууд өдөр шагдраг нараа шакэ гэдэг өдрийг өвөл зогсоож чихөлдөөдгөө болгодог хүн.
Тэр үед тэгэлжл байсан. Тэгэхээр одоо бол үнэхээр ямар ч хүдэнд бол миний ч хүлдэггүй. Энэ тэгэл яа гэм шүү дээ. Нөгөө генерал гэж болохгүй. Тэгэхээр шин цол гаргаад ирдэг шүү. Бригадын генерал. Тэгээ нөгөө өөрийнхөө найзуудыг яамд ажилд оруулчаад ирдэг. Тэгээ цол өгөхөөр генерал өгөхөөр нөгөө ажилласан жилээр ээж тэр одоо юм болж өгдөг. Тэгэхээр энэ бас нэг шагнал урамшлын цолууд байна уу? Одоо ер нь тиймэрхүү юм бол ганц баталгаанлах юм даа жишээ нь газар юм болчих ерөөсөө. Ерөөсөө газар. Ерөөсөө анган шатны хорооноос хавуулаад одоо ерөөсөө дандаа шагнал. Ерөөсөө л тэр. Хаа үед ерөөсөө л тэр. Би тэр нэг хэлсэн шүү дээ. Тэгэд нөгөө тийг шагнал авчихад тэгээд тийм албан тушаал орчлон зэрэг хүний гавт орж шүү дээ. Атганд орноос өгөөстэй. Чам шагналж өгсөн чанд месснероос одоо тэгээд энэгээсээ буунаа нохолж байгаа үздэг эднэр. Тэр амьдрал бол өстой хогийн арчаагүй хогийн амьдрал. Бид нар ч энэс салахтаа ч үгүй юм шиг юм дөө. Энэ бүх аппаратаараа тийм болцсон болохоор тий. Одоо шинэ жил болгоноор л шилдэгүү төрдөг үст. Оны шилдэг эмэгт, оны шилдэг залуу, оны шилдэг улс төрч гээл тий. Тэр нөр арт нь дагаад битүү авилгал юм л явж идэм шиг юм л та. Тэр одоо баг ярихт ч юм уу бодгоож ичмэр зүйл нэр. Яаж хүн тийм байж чадж байна? Тийм ээ. Та ямар цолтой байсан? Би Ахмад. Ахмад цол яам. Ахмад цолтой байгаа. Гэхдээ нөгөө хуучин цэргийн хувцастай байх дөө. Хуучин цэргийн хувцастай байгаа. Тэр офицер хувцас танд байдаг уу? Бага. Тэр гоё хувцас тий. Одоогийнх надад нэг жоохон хэмжүүл юм шиг санагдаад тий. Өмнөх тэр цэргүүдийн тэр ногоон юу мөч бол үнэхээр гоё нүдэнд дулаахын ч байж тий. Одоо боддын дөө одоо хувцс дүүрс хэрэг болж тий. Ямар гомс дотроо сэтгэл маанд одоо бүхэн л одоо ер нь 100% Монголын төлөө гэж тавихгүй маа гэхэд 170-аас 80% Монгол гэсэн юм сэтгэлдээ байлгахаас л гэж бодох юм да. Тэрээс ерөөсөө одоо ярьдаг нь ширнэ үйлчлэрээ тийм ээ. Жирүүл одоо хэн ч гэсэн ярихад одоо би Монгол хүн байл тэнд байсны хуужааг барьж одоо тэгээд энэ л өвчин шүү дээ. Ерөөсөө Монгол гэдэг юм. За танд их баярлалаа. За би бол нэг зүйлийг л ойлголоо л да. Ер нь бол манай залуучууд бас нэг Монголоо гэсэн сэтгэлтэй тэр жоохон сэрхүүгээ сэрээгээ чи тий. Юм Америк, Англи, гадаад ертөнцөөсөө жоохон Монгол руу анхаарлаа өгөөд гадаадад амьдарч байгаа монголчууд гэсэн би ч бас монгол хүн шүү тий. Бид нар чи ингээ ирэхгүй шүү тэр. Тэнд нөгөө идэгдээ тэр орчиндөө тасчаад. Тэр би танд баярлалаа. Тэгээд монголчууд